худалдан авагч бараагаа хааж байна. Тэгээд худалдан авах бараагаа сонгоод сонгосон барыг худалдаж авах энэ товчийг дарна. Тэгээд энд хөргөлтийн хаяг энэ юу худалдан авах тоогоо оруулаад хичнэнийг авах юм. Тэгээд баталгаажуулах товч дарснаар энэ худалдан авалт маань дотор нь байгаа мөнгөний төгжин. Тэгээд ингээд захиалга ирснээр энэ худалдагчид захиалгын мэдээлэл очино. Шинэ захиалга ирлээ гэдэг. Тэгээд худалдагч өөрийнхөө юунаас захиалгын хуудаснаас борлуулалтын хуудаснаас ороод одоо би энэ захиалгыг хүлээж авлаа шүү гэдэг захиалга баталгаажуулах товчийг давна. Ингээд худалдан авагч энд системээс танаа захиалга баталгаажсан шүү гэсэн мэдээлэлс очих нь байна. Ингээд мөнгө бол төгжигдсэн юу худалдагч бараагаа бэлдээд явуулахад бэлж байна гэсэн тийм төлөвт байна. Худалдагч одоо энд бараагаа бэлдэж багж бодлоод юу хөргөлтөөр бараагаа илгээн. Илгээсний дараа одоо илгээсэн шүү гэд бараа илгээсэн товчоод ороод ингээд илгээсэн гэсэн төлөвт шилжинэ. Тэнгүүд худалдан авагч дээр мэдээлэл очино. За бараа чи гарсан шүү гэд. Тэгээд худалдан авагч юу хөргөлт ирэхлээр за ямар ч гэсэн хөргөлт ирлээ гэсэн тийм товчийг бас дарна. Энэ бараа хүлээн авсан гэсэн товчийг бараа хөргөлтөөс авах үедээ дарна. Тэрний дараа худалдагчид явуулсан бараа чинь худалдан авагчид очсон шүү гэдэг мэдээлэл очиж байна. Бараа хүлээн авлаа гэдэг. Энэ худалдан авагч хүлээн авсан гэсэн үг. Энэ үед бол худалдагчд мөнгө нь бол ороогүй л байна. Тэгээ хамгийн сүүлд худалдан авагч бараагаа үзэж шалгаад тэгээд бүрэн бүтэн өөр бараа биш байх юм бол баталгаажуулах төвчлөрийг дарна. Тэгээ ингэснээр худалдагчид бараа чин очсон шүү зөв бараа байсан гэж одоо баталгаажуулснаар одоо төлбөр системээс бараа борлуулсны төлбөр нь ингэж орох нь байна. Энд бол илгээгдсэн гэсэн төлөвтэй ногоон юу гарч байна? Бааж тэмдэг гарч байна. Тэгээд өөрийнхөө хитвч рүү ороод борлуулалтаар энэ орлогоо эндээс бол харж болж байна. Энд 9500 гэдэг. 500 нь болохоор 5% юуны системийн шимтгэл татагдаад борлуулалтын орлого 9500 төгрөг орсон байна.